Okay, nice to see you again. Монгол Улсын стандартчлал хэмжил зүүн газрын дарга ган төмөр тэргүүтэй төлөөлөгчид Европын холбооны стандартын байгууллагын удирдлагуудад уулзаж өмнө нь байгуулсан гэрээгээ шинжилэхээр боллоо. Манай улсын стандартчлал хэмжил зүүн газар 2013 онд Европын холбооны стандартын байгууллагатай түншлэгч орны хуваар гэрээ байгуулж байсан. Одоогоор манай улс Европын холбооны стандартын байгууллагатай ерөнхий хамтын ажиллагаатай ажиллаж байгаа юм а. Харин одоо өмнөх гэрээгээ шинчилснээр илүү нарийвчилсан хэлбэр чилжих боломжтой болох юм а. Өөрөөр хэлбэл Европын холбооны стандартын нэгдсэн санд нэвтрэх, шинэ стандарт худалдаа авч эх орондоо нэвтрүүлэх, харилцан санал туршлага мэдлэгээ хуваалцах зэрэг олон боломжууд нээгдэнэ. Ингэснээр хуучны Оросын голдуу стандартад түшиглсэн баримт бичигтэй манай улсын хувьд нийгмийн дагсан стандартын шинэ түвшинд хөгжих боломж нээгдэх юм а. Европын стандартчлалын байгууллагатай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулж шинжилэн баталгаар тохирлоо. Өөрөөр хэлбэл энэ одоо гэрээг шинжилж баталснаар Европын стандартыг манай одоо бизнес эрхлэл байгуулагч авч хэрэглэх, түүнийг ашиглах, баталгаажуулахад гардаг урдын одоо хүндэл бэрхшээлүүдийг бол арилгахаар шийдсэн. Энэ бол одоо олон улсын стандарт, бүс нутгийн стандартыг хэрэгжүүлэхэд маш чухал төлөвлөлттэй арга хэмжээ гэж болж байна. Европын стандартыг одоо нутагшуулах үйл ажиллагаа бол манай барилгын салбар дээр нэлээд яригдсан. Тэгээ бид нар барилгын салбар дээр энэ ажиллагаа нэлээд асуудалтай, удаашралтай байгаа учраас бол Европын стандартын байгууллагаас бид бол бас тусламж үзүүлээч те. Бид нар нормативын хуучин Оросын одоо баримтчгийн үндэстэй ийм улс орны хувьд бол хуучин Оросын одоо энэ ийм норматив снипт үндэслэсэн баримтчгүүдтэй орнууд хэрхэн яаж Европын стандарт шилжиж байгаа энэ тал дээр дэмжлэг үзүүлээч гэж одоо мэдээлэл энэ дэмжлэг үзүүлээч гэдэг бас асуудлыг бол Европын стандартын байгууллага тавилаа. Төмөр замын хувьд бол одоо анх 2013 оноос хойш бол Европын стандартуудыг бол хүлээж авч эхэлсэн. Үүнээс хойш бол тодорхой стандартуудыг хэрэгжүүлээд одоо манай Монгол улсад өнөөдөр бол 120 гаруй стандарт Европын стандартыг бол одоо батлагдаад бол явж байна. Цаашдаа энэ хувь бол нэлээд өсөх баг. Олон улсын стандартчлалын байгууллагын 39-р хурлын үеэр манай улсын стандартчлал хэмжил зүүн газрын дарга ган төмөр Британий стандартын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Британий стандартын байгууллагатай ингэж гэрээ байгуулан хамтын ажиллагаатай болсноор хоёр улс Британий стандартын байгууллагатай манай Монгол улсын засгийн газрын тохирогч агентлаг стандарт хэмжил зүүн газар маань хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ бол бас түүхэн үйл явдал. Британий стандартын байгууллагууд дотроос хамгийн ууган байгууллага гэж үздэг байгаа. Тэгээ 1901 онд байгуулагдсан. Энэ байгууллагатай бид хамтын ажиллагааны түнш байгуулснараа болснороо хамтарсан цаашдаа сургалт гэрээний хүрээнд хамтарсан баталгаажуулалт бүгдлийн хамтын ажиллагаа бол өргөж одоо нээлт боломжтой нэгж байгаа юм. Англи улс бол энэ стандартчлалын тогтолцоо менежментийн чиглэлээр дэлхийд нэгдүгээрт ордог. Чанарын удирдлагын тогтолцоо, авилгын эсрэг, мөн нийгмийн хариуцлагын стандартууд гэдэг маш олон стандартуудыг боловсруулж батлуулсан ийм байгууллага байгаа. Тэгээд энэ Английн стандартчлалын байгууллага бол манайхтай одоо хамтын ажиллагаа гэрээ байгуулж 2017 оноос эхлэн ээлж дараатай манайтай хамтарсан сургалт стандартыг одоо хэрхэн боловсруулах вэ? Менежментийн стандартыг яаж нэвтрүүлэх вэ? Энэ чиглэлээр манай одоо төрийн бус байгууллага бизнесийн бас тусалцаа үзүүлэх ийм яриа хэлцээр хийсэн байна. Монгол улс Британи улсын хооронд санамж жижиг байгуулснаар хоёр улсад стандартын чиглэлээр хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих үе таалга нээлтэж байна. Ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт гэх мэт салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц өгнө гэж бодож байна. Мөн олон улсын стандартыг Монгол улсад улам сайн нэвтрүүлэхэд Британий туршлага хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Олон улсын стандартчлалын байгууллагын 39-р хурал 4 өдөр үргэлжилсэн. Эдгээр өдрүүдэд Монгол улсын стандартчлал хэмжил зүүн газрын удирдлагууд төлөөлөгчид 2 хөрш болон Европын холбоо болон Английн стандартчлалын байгууллага зэрэг хэд хэдэн томоохон уулзалтуудыг зохион байгуулсан юм а.